Ер нь бол манай нийт ажилчин одоо 170-80 гаруй залууч ажиллаж дандаа залуучууд. Тэгээ бидний ажлыг нэг л үгээр дүгнж Korean Air компани тийм үү? Дэлхийн том авиа компани тийм үү? Энэ авиа компани онгоц биднийг зорж онгоцоос суулна гэж бидний ажил ямар вэ гэдэг нь гэж бидний бахархдаг. Сайн байцгаана уу? Бид бүхэн яг одоо Miat компани онгоцны ангар дээр ирсэн байна. Хэрэв та бүхэн санаж байвал бид нар өмнө нь онгоцны нисгэгчийн болон бүхэггийн ажилтнуудын ажлын нэг өдрийг та бүхэн танилцуулж байсан. Тэгэхээр өнөөдөр болохоор агаарын үйлгийн засвар үйлчилгээний хэлтс буюу онгоцны инженерүүдийн ажлыг та бүхэндээ танилцуулахад бэлэн болсон байна. За тэгэхээр бүгдээрээ дотгош орцгоё. За сайн байна уу? Бидэнд бол үзэгчид маань өөрийгөө товчхон танилцуулж өгөх. Сайн байна уу? Намайг Батбаатар гэдэг. Би Miat компани агаар үйлгийн засвар үйлчилгээний газрын инженер хүн. Одоо яг өнөөдөр байдлаар энэ онгоцны техникүүдийг хариуцсан хийлгэж байгаа юм байна. Одоо энэ хугацаац засвар нь орж байгаа гэсэн. Энэ болохоор тодорхой нислэгийн цагаар буюу нислэгийн циклээр буюу одоо яг өнөөдрийн онгоцны нэг C хэлбэрийн техник үйлчлэгээ буюу 8 жил тутам хийдэг техник хүн хэлбэрийн техник үйлчлэгийг явагдаад төгсгөлийн шатанд явагдаж байгаа. За ерөнхийдөө ингээд харахад бол одоо энэ онгоцн дээр яг ямар хэлбэртэй ямар ажил хийх үү ингээд байж байна. Хийхэн ажиллагаа энэ техник үйлчлэгээс гарах инженерийн нэр нь байна тийм үү? Нийт ойролцоогоор яг эндээс харахад бол манай энэ онгоцны маань бүх одоо даанууд байж байна. Тэгээд хин ямар юун дээр ажиллах уу гэдэг ойролцоогоор энэ дээр 30-аас 30 гаруй инженер техник ажил бол яг энэ дээр ажиллаж байна. Энэ дээр бол одоо бүгдийн ер нь ажил үргийн хуваар ах юм шиг тийм. За энэ самбар маань болох төр яадаг бол бид нар одоо яг энэ онгоцны техник үйлчлэгээ энэ онгоц нь 14 хоног хугацаанд орж иж байгаа. Тэнгууд ингээд энэ 14 өдрийн хугацаанд хийх ажлуудын маань өдрүүд нь 14 өдрийн хугацаанд ямар ажил яаж ямар хийх үү гэдгийг бүгдийг ингээд нэрэлэн заагаад өгчсөн. Одоо манай ажлын процессыг график нь байгаа ч юм. Зөв. Тий. За энэ болох төр яг хувьсаар бид нар бол яг одоо хамгийн одоо энэ онгоцон дээр хийгдэх том ажлууд хийгдэг үйл төлөвлөлөд хийж байгаа ажлууд баггүй юу? За энэ яг өдөр тутмын болох төр яг ингээд 14 хоногт нь одоо энэ ажил дээр энэ онгоцон дээр хийх ажлуудыг хэн хийх үү гэдгээр ингээд нэрсээр нь заагаад ажлын таск картуудыг бүгдийг ингээд хуулиар тавьсан байгаа ингээд. Одоо шил энэ чинь одоо энэ манай 12 дахь хоног дээр явж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо энэгээр ажлууд нь бүгд хийгдээд дууссан байгаа тийм үү? Одоо ингээд сүүлийн хэд хоногийн тестүүд нь одоо үлдсэн одоо ингээд шил одоо маргааш алиг хийх үү нөгөөдөр хийх үү гэдэг. Энэ хоосон байна гэдэг нь бүгд хийгдээд дууссан гэсэн тийм. Үлдсэн юмнууд болохоор ямар нэгэн материал хүлээгдэж байгаа тийм үү? Өгөөсгөл одоо энэ нэг ажлынхаа ирэм дараагаар дараа нь одоо юмаа сольсныхаа дараа тестээ хийдэг ч юм уу ингээд хүлээгдэж байгаа юм гэсэн. Ерөнхийдөө энэ самбараас харахад бол одоо ингээд дуусгаа гэдэг. Одоо ингээд ихэнх ажлууд нь хийгээд дууссан байгаа. Энэ ажлыг бүгдийг нэгтгээд яадаг бол манай үйлдвэр төлөлтийн хэрэгцгээд хэлц. Одоо энэ манай яг энэ техник үйлчлэгийг контролж байгаа контрол рум гэдэг байгаа юм. Энэ өрөөнд энэ дотор болохоор одоо ингээд 3 хүн сууж байна, 2 бүсгүй сууж байна. Нэг бүсгүй нь болохоор одоо яг ажлын таск картууд биш үү одоо хийж байгаа хүмүүс ингээд бие хийж гүйцэтгэлээс орсон таск картыг хадгалдаг манай data collection. Тэр охин болохоор яадаг бол одоо энэ онгоцонд яаралтай нэг сэлбэг хэрэгтэй болно доо. Тийм бол шууд дорн захиалга хийгээд хийдэг. Тэгээ энэтэй ерөнхийдөө техник үйлчлэг манай хяндаг өрөө гэсэн үг байхгүй юу? За одоо хоёул онгоцоогоо танилцъя тийм. Энэ онгоц маань бол одоо манай Miat компани Boeing 737-800 гэдэг онгоц. Одоо энэ онгоцны бүртгэгчийн дугаар нь Q1088 гэдэг үеөө манай одоо Зүлч хааны нэртэй онгоц байгаа. Тийм. Энэ онгоц маань өөрчлөгөнд ороод 10 гаруй хоног болчихлоо. Одоо энэ онгоцны маань техник үйлчлэгээ гэдэг маань манай Boeing компаниас гаргасан техник үйлчлэгээний үйлчлэл гэж үүдээ. Гэхдээ тэр тодорхой нэгэн одоо 2 жилд нэг удаа хийдэг, тодорхой цаг нисний дараа хийдэг тийм хүн дэлбэрийн үйлчлэг байхгүй юу? Ордлын ингээ авчгаар амар эвгүй харагдсан юм биш те. Энэ дээр нь яг юу гэдэг лээ? Энэ болохоос одоо манай одоо юу штэ онгоцны маань локатор гэж байдаг. Локатор одоо хүмүүс локатор гэж нэрлэгсэн тийм үү? Одоо ингээд бид нар ингээд одоо цаг агарын хүндрэлтэй нөхцөлтэй тусад бид нар локатор хараад одоо уртлаад аян бороо юудныг харж авдаг тийм манай локатор байхгүй юу? Одоо ингээд энэ маань яг энд дор байдаг. Энэ утгаар энэний уртлын болохоор радом гэж нэрлэдэг байхгүй юу? Радом бид нар аваад будганд орсон баг. Одоо бидний шорд үзүүлнэ. Тий. Хэрэг болох тэр яг энэ онгоцын нислэгт явж байхдаа янз бүрийн одоо ингээд шуутай мөргөлдөг ч юм уу, тэмхүү юм болоод одоо ингээд
хараад нь гэмтэл өсгдөг байхгүй юу. Тэнгууд бид нэг бол тусгай авч хаад бас боддог тусгай бодог гэдэг. Тэрөө боддог байхгүй юу. Одоо Мяд компанийн хувьд агаарын хөлгийн засвар үйлчилгээ үзүүлээд ер нь хэддэг жилдээ болж байгаа лээ? Ер нь бол 2004 оноос эхлээд ер нь манайх бол өөрийн онгоцыг хийж эхэлсэн гадны агаарын хөлгүүд болохоор ер нь бол хамгийн анхныхаа бол нэг 2015-6 оноос эхлээд хийж байна. Ер нь бол гадны ойролцоогоор 120-30 гаруй онгоцыг техник үйлчлэгийг хийж засвараас хийгээд гаргачихсан. Одоо энд бол Оросын холбооны улсын онгоцууд байна, Украины улсын онгоцууд байна. Өшөө энэ Солонгосын одоо Коренер болохоор манайд 2 дахь жилдээ техник үйлчлэгээ хийж хийж байна. 3 одоо энэ жилээс 3 дахь жилдээ дахиад бид нэр гэрээ хийгдээд нэг 8 онгоц манайд засвуулах төлөвлөгөөтэй ингэ явж байна. Мөн Солонгосын TVR, GHR, Easterjet гэдэг компаниудын агаарын хөлгийг бид нар бол техник үйлчлэгээ засварал хийж бэлэн байдалд тулгаж гаргаж байгаа. 170-80 гаруй залуучууд ажил дандаа залуучууд. Тэгээ бидний ажлыг нэг л үгээр дүгнж хэлэх тийм үү? Би ингэж бодож байгаа юм. Коренер компани тийм үү? Дэлхийн том авиа компани тийм үү? Энэ авиа компани онгоц биднийг зоржиж онгоцоос судлаа гэж бидний ажил ямар байв гэдэг нь гэж бид бахархдаг. Ер нь бол манай энэ альва агаарын хэлгийн засвар үйлчлэгээ техник үйлчлэгээний засвар авах эрх гэдэг чинь болохоор айгүй том тийм үү? Тэнгууд одоо ингээд одоо яг манай энэ самбар дээр байж байна. Одоо энэ болохоор Яза 145 гэж байна. Энэ болохоор Европын иргэний нисгээр баталгаажчихсан. Тийм учраас Европын иргэний нисгэд бүртгэлтэй бүх агаарын хэлийг техник үйлчлэгээ хийж болно гэсэн манай гэрчлэг. За энэ болохоор FA-гийн 145 буюу Америкийн иргэний нисгийн техник үйлчлэгээний гэрчлэгжсэн. Энэний дагуу бид нар яаж вэ? United Airlines-аас нодлон жилээс эхэлсэн тийм үү? Тэдний бид нар шугамын техник үйлчлэгээ бид нар хийж байгаа. За одоо ингээд энэ болохоор Солонгосын иргэний нисгээр баталгаажсан. Солонгосын онгоцонд бид нар энэ гэрчлэгээний дагуу бид нар хийж байгаа гэсэн. Тэгээ ер нь бол одоо ингээд энэ болохоор Бермудын иргэний нисгийн сертификат байж байна. Одоо ингээд энэ олон улсын иргэний нисгийн энэ сертификатуудын хүчинд энэний хүрээнд бид нар ажиллаа явуулж байна гэсэн үг ер нь бол. Ер нь бол бүхэл юм чанар хангаад бид нар дээр аудит тэгээд биднийг хийж болно гэж өгсөн учраас яг эдний чанар стандартын дагуу бид нар техник үйлчлэгийг хийж бүрдэж байна гэсэн. Энэ болохоор одоо манай агаарын хөлгөөс буусан эд ангийг буддаг. Будгийн өрөө байхгүй юу? Одоо жишээлбэл яг энэ дээр харахад одоо онгоцны одоо машинаар бол обод гэдэг ч тийм үү? Одоо энэ дугуйных нь обод, дугуйны хаап гэж байна. Энийг бид нар ингэж аваад засвар үйлчлэгээ хийгээд будаад гарч байгаа байхгүй юу? Одоо яг юмнуудын одоо юм байдлаар. Зөв. За, саяны шинэ хэлээд байгаа шүү. Радом гэдэг чинь байхгүй юу? Энэ урдталтаа ямар нэгэн шоу юм уу гэмтгэс болоод ингээд гэмтдэг байхгүй юу? Тэгвэл бид нар энийг будахтаа бас тусгай энэ чинь нөгөө ариадуу дэлгэн цацдаг тийм үү? Одоо манай локатор байрладаг болох тэр шин долгионы саруулахын тулд тусгай тийм будгаар буддаг байхгүй юу? Тийм тусгай өрөөнд буддаг. Харахад халам байгаас тийм ээ халам. Тийм тодорхой температурт. Машин дээр нөгөө XP хуулга тавьжаад гэсэн үг шүү тийм шүү дээ. Тийм хамгаалтын хуулга. Тийм. За одоо бидний нөгөө инженеэр ойлгох юм бол тийм ээ. Тийм. Одоо хамгаалтын хуулга тавьж байна. Одоо бид нар болохоор будгаа хийчихсэн стандартын зөв засвараа хийчихсэн. Одоо бид нар хамгаалтын хуулга тавьж байгаа гэсэн үг. За манай энэ инженер залуу гант тулга гэдэг залуу одоо яг энийг хардаж хийж байгаа. Одоо ингээд яг энэ онгоцон дээр болохоор энэ онгоцон дээр бол хамгийн их одоо хийгдсэн ажил бол одоо шингэний буюу шингэн сайт контролын одоо их эд ангуудыг сольсон. Одоо жишээлбэл дандаа активаторыг сольсон. За одоо жишээлбэл одоо энд одоо манай Эрдэнэ Оргил гэдэг инженер тэргүүтээ эдний тимийнх нь болох дээр одоо Рада буюу одоо Радагийн одоо нэг PCU активатор сольж байгаа. Одоо энэ эдний баг. За энэ манай болох дээр нэг фюзеляжны тим байхгүй юу? Энэ фюзеляжны тим лидер нь болох дээр Эрдэнэ Оргил гэж залуу байна. Бас манад 25-аас дээш ажиллаж байгаа туршлагатай инженер байна. Фини тим буюу Эрдэнэ Оргил ахлагчтай тим нь болохоор яг одоогийн бодол юу хийж байгаа болоо гэхээр онгоцны өндрийн жолооны активаторыг сольж байгаа. Одоо яг солиод дуусч байгаа. Төгсгөлийн шатанд ороо явж байна. Одоо энэ онгоцны хамгийн сүүлдэн дээр өдөг ингээ иргэдэг мөр. Тийм. Одоо энэ онгоцны өндрийн жолоо, чигийн жолоо гэж ойлгосон тийм үү? Тэгэхээр одоо болохоор өндрийн жолооны активаторыг одоо яг сольж байна. Одоо бид энэ болохоор яг яаж сольж байгаа вэ гэхээр энэ тодорхой Боингоос өгсөн тэдэн цагийн дараа энэ активаторыг солио гэсэн тийм лимит цагаад өгсөн байхгүй. Яг тэрний дагуу одоо сольж байгаа.
За ерөнхийдөө Боингоос хэдийн хугацааны дараа энэ хүү одоо чигийн жолооных нь үйл ажиллагааг дахиад шинээр засах хэрэгтэй гэсэн тийм хугацаа өгсөн байт юм л. За одоо яг тэр юуг нь манай инженерингийн юу контролдоод тэгээд энэ онгоцны нисэн цаг циклийг тоолж жагаад за юу нь болчихжээ гэдэг одоо дараагийн том үйлчлэгэнд нэг багтаагаад том эдийн солих ажлуудыг оруулсан байдаг. Тэгээд өшөө тэрнээс гадна нэмэгдлэр одоо энэ өөртөө үйлчлэгээ хийгээд тэгээд нэг одоо шингэн гойцсон дутагдал ямар нэг дутагдал илэрсэн бол энэ одоо Боинг үйлдвэрч майнлын дагуу үзээд тэгээд солих шаардлагатай гэдээ заасан бол тэрийн дагуу ингээд сольж байгаа. Энэ одоо сольж байгаа юм бол инженерингээс юу н тодорхойлоод тэгээд нийслэлийн цаг нь ингээд яваад дуусч байгаа болохоор солиулж байгаа. Гэхдээ яг нөгөө заасан хугацаанаас өмнө төрүүлээд ч юм уу тийм солих тохиолдлууд ер нь бол байх уу? Тий одоо дутагдлаар одоо энэ шингэнээр ажилладаг актотор байхгүй ингээд нэг тэгээд өөр ингээд байнга ажилласаар гоод манайч нэг хүүт нөхцөлд ингээд шингэнээр ажилладаг юм учраас ингээд нэг өөрөө гоожих тохиолдол өгдөг. Тэгээд үйлчлэгээр ингээд гоожж байгаа тохиолдолд солих. Надад нэг зүйл айгүй сонир санагддаг гэсэн баггүй юу? Одоо онгоцны ариун цэврийн өрөөнөөс гарч байгаа ус болон одоо бохирыг яг яадгийг те агуулад одоо дараа нь аваачиж сурвалдаг юм уу? Энэ онгоц маань энэ онгоцонд болохоор энэ одоо хойдлын карбон хэсэг байна. Энэ карбон хэсгээд энэ хойд хоёр дотор хоёр танк байдаг. Энэ танк нь болохоор нэг нь цэврийн танк, нэг нь бохирын танк. Зүг. Тэгээд ерөөсөө онгоц нислэгэнд явах болно. Нислэг явах болгонд одоо энэ усаар эндээ сумалдаг бид нар. Усаар нэгээр сумалдаг. За ингэвэл одоо энэ байна. Бохир шүү тийм үү? Бохирыг чи эндээс бид нар соруулж авдаг байхгүй юу? Соруулж авдаг байхгүй юу? Нислэгийн дараа болго энийг соруулж авна. Танк нь ер нь хэдийн хэмжээтэй байдیں۔ 600 литр юм уу да ойролцоогоор ер нь бол тийм. Тэгээ эн чинь болох тэр бас тодорхой цаг хугацааны дараа энийг чи бас цэвэрлэнэ. Авч цэвэрлэгч тал байна, фильтрийн сольдог тал байна, шүүрийн сольдог. Одоо жишээлбэл энэ бол 737 гэдэг арай жижиг гин те. За 787 ч юм уу арай томд бас. Тэгтээ чинь тэгээд зөгчиж байгаа хэмжээгээр томроод эхлэх гэсэн. Одоо энэ жорлонгийн энэ системүүд нь болохоор одоо сүүлийн үед одоо энэ яг дааш нэг дандаа вакуум системтэй сороод авчдаг, ус баг зарцуулдаг тийм ээ. Айл болох тийм байхгүй тиймсэн. За энэ буухтаа энэ эдингүүчийн болохоор ингээд цаанаасаа одоо ингээд үйлдвэрлэгчээс гаргасан сертификаттай. Энэ одоо засвар хийсэн байх уу, шин байх уу. Тий. Тэгээд энийг чи ингээд солихдоо бүгд одоо бид нар одоо ингээд нөгөө орингууд гэж байдаг шүү дээ. Орон бүгдийг ингээд солиод ерөөсөө энэ таск картныхаа дагуу энийг солиход энэ дээр бүгдийг бичээс байгаа. Бүгдийг хийгээд энэний дараа яаж шалах уу өдөрт бүгд байж байгаа. Яг бүгд ажлын таск картын дагуу ингээд номер журмаар хийж байгаа. За одоо ер нь яг агаар үйлгийн засвар үйлчилгээний хилцс маань яг хэдэн инженерийн бүрэлдэхүүнтэй байгаа? Ер нь бол ойролцоогоор 170-аад одоо инженер тэмний ажлууд ажиллаж байна. Яг одоогийн байдлаар энэ онгоцон дээр бол нэг 25-аас 30 хүн ажиллаж байна яг энэ онгоцон дээр. Өнөөдөр тэгээд манай эн чинь болох дээр манай яг үйл ажиллагаа чи 2 хугацаа явж байгаа байхгүй юу? Энд болох дээр хүнд хэлбэрийн техник үйлчлэгийг эндээ хийж байна. Хөнгөн хэлбэрийн буюу нислэгийн өдөр тутмын техник үйлчлэг болох дээр бид нар Чингис хаан онгоцны бодол дээр тэнд бас манай нөгөө хангаар бас хэсгүүд ажиллаж байгаа тийм өдөр болгон ээлжээр яг тийм нөгөө өдөр тутмын нислэг тэнцэх чадварыг гიშгэжүүлээд тэнд ажиллаж байгаа гэсэн. Энд болох дээр засвар үйлчлэгээ хүнд хэлбэрийн үйлчлэгийг дээр эндээ ирдэг хийж хэлдэг. За тэгээд энд болох дээр бас нэг давуу тал нь бид нар нэг 2 жилээс өмнө механик инженерийн сургуулийн төгс курсын үед бид нар дээр дадлага хийж байна. За одоо ингээд дадлага хийгээд одоо ингээд онгоцон дээр ингээд анхныхаа танилцт дадлага хийгээд ажиллаад онгоц ямар ба гэдгийг мэдээ төгс ширэнгуудаа манад ингээд ажилд орж байгаа залуучууд зөндөө байгаа. Жишээл одоо энэ хоёр залуу болох дээр хинэ анара чи хэдэн он төгслөө? Тэгээ энэ хавар төгсөөд одоо энэ жил ажилд энд одоо ажилд орчод байж байгаа залуу. Эдгэр хоёр чи хэдэн төгслөө? Сая хавар төгсөө. Би хавар төгсөө. Та эдгээр төгсөх курстэй эдгээр болох тэр манай дээр дадлага хийжсэн тийм үү? Нэлийн эдэн C-check дээр ажилласан тийм үү? За энд болох тэр манай хөдөлгүүрийн тим одоо энэ онгоцны хөдөлгүүрийг хариуцж ажиллаж байгаа хөдөлгүүрийн тимийг дорж гэж эндээ сууж байна. За энэ бол одоо яг одоогийн байдлаар болох тэр шингэний системийн эдэнг сольжоод тэрийг одоо баталгаа түлхүүрээр одоо юугаар бид нар ядимд токур энчээр одоо ингээд нэг чангалалтын шалгаж ийн гэсэн үг. За одоо манайх ерөнхийдөө цаанаас бичигдсэн Боингоос гаргасан ерөнхийдөө бичиг цаасны дагуу техникийн бичиг баримтын дагуу одоо үйлчлэгийг явуулж авах явцдаа одоо энэ тодорхой зааврын дагуу бид нар тохируулах хүчээр энэ заавал
буцаагаад чангалах ёстой. А тэр нь тэгээд ньютон метр болон фит элби, инч элби гэсэн нэгжүүдээр ерөөхдөө бидний тааруулсан хүчин дээр очиж зогсмогц одоо энэ багж маань одоо яг энэ хүзүү ширээ хугарал үүсэн. Одоо эргүүлж таг гэдэг ингээд байгаа. Энэ нь Одоо энэ одоо бид нар одоо энэ нэгжээр л тааруулж л одоо хүчээ тааруулсан л та. Fit LB гэсэн нэгжээр. бинийг эргүүлж үзэж болох. Болно. Жишээ Энэ болохоор ер нь лок нь. Локын дээшлүүлээ тэгээ эргүүлэх хэрэгтэй байхгүй. Өөрөө төлхөрөө тохируулах гэсэн үг тийм. Энэ энийг яг зогсоод эн чинь өөр ингээд мэдээд таг гингээ зогсчихсон тийм. тэр нь яг хөө тэрийг л хугарал гэж яриад байгаа юм л та. Хугарна гэдэг. Энэ болохоор одоо дугууны хөндөй гэж байгаа. Одоо бид нар бол вил гэж ярьдаг байхгүй юу? За яг энэ вил дээр юу байдаг вэ гэхээр одоо манай энэ онгоцны шингэний одоо бүх юмнууд байдаг. Шингэний буюу онгоцны удирдлагын юмнууд байдаг. Шингэний систем энд байрладаг гэж хэлж болно. Тий. Одоо энэ чинь үндсэн систем одоо энэ шингэний системээр юу гэдэг гэхээр бид нар flight control-уудаа бүгдийн удирдлагууд байна. Дугуй хурааж буулгах хэрэгтэй байна. Энэ флапса буулгаж хаах бүх удирдлагуудын шингэний систем чинь энэ дээр явж байгаа байхгүй юу? Яг одоогийн байдлаар одоо энэ шингэний системийн цахилгаан ноцоос памп гэж үүдээ. Энийг одоо манай Бадмаар агчаа гэдэг инженер залуу одоо яг энэ бас тодорхой энэ онгоцон дээр болох тэр шингэн гойжоод тэр дутагдлын дагуу энийг сольж байгаа. Одоо яг шингэний цахилгаан ноцоос сольж байгаа. Энэ болох тэр ерөөсөө манай дугууны хөндөд том нөө тий. Энэ одоо ингэ дугуй чи ингэж хурагдаад ингэж ордог болох тэр бид нар дугууны хөндөд юу вил гэж ярьдаг байхгүй. Одоо яг энэ дээр бас нэг чухал эд анги сольж байна одоо бас яг манай. Энэ шичээр бас толгой иргмээр олон юм байт юм тий. Одоо энэ чинь ингээл тороосууд байна тийм үү? Эдгээр чинь далуучны өдөртлгүүд, дугуй хурааж болгодог өдөртлгүүд, дугуйгаа ингэж өдөрж जैन. Өшөө шингэний системийн одоо бүх одоо юм чи энд явж байгаа байхгүй. Одоо шингэний танкууд нь резервуарууд нь энд байж байна. Тэгээ ноцоосороо шахах ингээд бүх юм чи энд явж байгаа шүү. Одоо ингээ хөдөлгүүр ажилласан үед ер нь зайтай байх хэрэгтэй гэж тэгдэж штэ. Ер нь хэдий орчим метрийн зай барих хэрэгтэй. За одоо жишээлбэл ингээд нэг за 5 метрийн зайтай байхад одоо би сорогдох уу те? Яг ямар хуу хэмжээтэй зүйлс ингээд ер нь бол энэхүү хөдөлгүүрийн хүчинд автах уу? Ер нь бол ойролцоогоо ингээд аюулгүй орчин гэж байдаг байхгүй. Яг ингээд Боингийн завар дээр заасан заяа. Нэг 15 метрээс хол зогсож явах хэрэгтэй хөдөлгүүр авсан үед. Ягаад хөдөлгүүр авсан уу гэхээр хөдөлгүүр авсан үедээ болохоор одоо энэ манай хөдөлгүүрч ямар өргөтэй л тийм үү? Өргө хүчийг үүсгэх хэрэгтэй тийм үү? Тэнгууд хөдөлгүүрч агаарыг сордог байхгүй юу? Агаарыг сорж аваад хоошоогоо шахаад тийм үү? Шахсан агаараа түнштэй нийлүүлээд тийм үү? Хөдөлгүүр маань ингээд одоо шаталт үүсгэх юм шүү дээ. Тэгэхээр энэ ч агаар сордог байхгүй. Тийм учраас энд бол ойрхон хөдөлгүүр ялангуяа хөдөлгүүр масажаар ойрхон зогсгүй эд юмнууд тавьж болохгүй. Яг одоо манай энэ хөдөлгүүрийн тийм одоо аюулгүй зайгаад байж байгаа. Угаасаа одоо энэ Чингис хаан онгоцны буудлын мөдөр очихдор угаасаа аюулгүй зайг заагаад өгсөн байгаа. Яг энэс тийш тусгай орж болохгүй. Ягаад онгоц хүрээдрэнгууд нь инженер техникийн ажиж тавангуудаа хөдөлгүүрийн урд нь одоо нэг бондгорын тавьдаг тийм үү гэхдээ ийш орж болохгүй л гэсэн үг. Ингээд заагаад өгч. Ерөөсөө заглах юм шүү дээ. Спиннер кон гэдэг. Спиннер кон гэж энэ нэг бол тийм. Энэ бас ирэхээр гэж харагдаж байна уу? Нөгөө энэ ирэхээр аягүй сүртэй л харагддаг тийм. Шууны нүчиг харагдаж байна. Зүг. Онгоцыг өвөл олонгууд нэг бодис шиг юмар цацаад байдаг штэ. Тий. Шар. Тэрний яг ямар зорилготой? Тэр нэг юу байхгүй юу? Хүсэлтийн эсрэг шингэнэр. Хүсэлтийн эсрэг шингэнэр. Магадгүй одоо ингээд чин одоо бид нар чинь ингээд цас орно тийм үү? Цас орно тийм үү? Цас ороод ингээд хайлаад ингээд болоод бихимдэр тогтонгуудаа агаар тарангуудаа мөс болчихсон юм уу тийм үү? Тэр мөрийг ерөөсөө л мөс цас тогтоохгүй шингэнэр цасдаг байх цагаагаар юм уу тань хэлдэг бол ялангуяа хүүтэнд бол хэрэгэлдэг. Ялангуяа одоо ингээд цас мас ингээд орж ирвэл бид нэр за одоо мөслөлтийн эсрэгсэн шингэн цацуулчаа явна гэдэг энэ хүн онгоцны даргын шийдвэрээр зарим үед нь гайгүй байна явчих гэж байна. За онгоц руу орох та. Энэ онгоц маань 11 хоног дээр явж байгаа. Ихэнх ажлууд нь хийж дуусгахтаад одоо төгсгөлийн шаттай явж байна. Сая энэ бол энэ онгоцоос энэ одоо энэ overhead beam буюу одоо чандама хийдэг одоо санд манд одоо бүгд буучаад бүгдийг нь авсан тийм. Энэ хевс бол шинээр тавьсан хевс. Одоо бүр бүтгээд одоо эрмэний нүцсэн тийм. Одоо яг төгөлдрөө. Энэ яг манай би түрүү хэлсэн тийм. Манай ингээд тим болгонд хойрлогсон тийм үү? Түрүү бид нар ихвэний тим дээр очсон тийм үү? Хөлөнгийн тим дээр очсон тийм үү? Хөдөлгүүр дээр очиод юм ярьлаа тийм үү? Одоо болох тэр яг энэ кабин доторх ажлыг хийж хариуцсага инженер төгөлдөр гэж залуу байгаа. За. Тий. Төгөлдөр
одоо тэгвэл өөрийнхөө ажлыг тайлбарлаад энэ сигээр яг юу хийсэн тэр тайлбарлаад үү. За намайг Төгөлдөр гэдэг. Би агаар хуулийн засвар үйлчлэгээний газар техникч саналт тушаалтаар ажиллаж явдаг. За агаар хуулийн засвар үйлчлэгээн дээр ажиллахаас гадна миний хувьд сургалтын хэлцэд сургалтын мэргэжилтээр бас ажилладаг байгаа. Ажлууд хэр болж байгаа? За Мят компанид ажилд ороод одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. За тэгэхээр саяны энэхүү засвараар яг танай энэ кабинд яг ямар хуу засварууд үйлчлэгээнүүд хийгдсэн бэ? За манай кабины хувьд гэвэл хийгдсэн том ажлуудаас гэвэл манай экономи зарчигчийн суудлуудын бүрээс нь бүтнээрээ солигдсон байгаа. Энэхүү бүрээсийг хаана үү? манай өөрсдийн оёдлын цех маань. Өөрсдөө бүр хийждэг. Тийм, оёдлын цех маань өөрсдөө бүрээсээ хийждэг. За тэгээд мөн кабин доторх хевсээ сая энэ үйлчлэгэн дээр онгоцныхаа хевсийг тэр чигээр бүтнээр нь солисон байгаа. Одоо ерөнхийдөө төгсгөлийн шат руугаа ороод сандлуудаа угсраад бүрээсүүдийн шинээр нь хийгээд явт. За тэгээд мөн сандлаас гадна энэ үйлчлэгэн дээр за одоо 11 дахь хоног дээр явж байна. Эхний 2 хоног дээр бол онгоцны бүх сандал маань өөрөө буугаад манай энэ онгоцны шалнууд маань хуулагдах. Тийм, нэгдээд онгоогоод доор нь явж байгаа торосны үзлэг бас одоо юуны цэглгааны утсууд байдаг. За тэр бүх утсуудаа үзэн, за тэгээд шал гэмтсэн байна уу? Онгоцны маань яг их биений хагарал гэмтрэл байна уу те? Тэр бүх үзлэгийг хийгээд тэгээд буцаагаад хаагдаад, цэвэрлээд хаагдаад за тэгээд цагаад авсан бүх юмнуудаа байрлуулаад таах нь тий. Одоо яг ингээд юунуудаа суудлынхаа бүрээснүүдийг хийж эхэлж байгаа юм тий. За бүрээсийг нь бол ингээд сольжт юм биш. Тэнгүүт одоо сандлын маань энэ бодинууд нь яад юм. За эдний хувьд гэвэл одоо жишээлбэл энэ сандал дээр энэ сандлын таблет холдер гэмтээд хуурсан байна. Хуурсан тий. Энэ нь яг хөө тэгэхээр энэ таблет холдерыг бид нэр яг энэ тусдаа энэ эд ангийн тусдан захиалаад Boeing компаниас юм уу эсвэл бол бидний яг харилцаж авдаг тий Кореа ирч юм уу компаниудаас захиалж авчруулад аль ойрхон байгаа гэсэн. Тийм, аль ойрхон байгаа хамгийн хурдан ирэх боломжтой тий. Үйлчлэгийн маань өөрөө яг цагт баригддаг болохоор хамгийн хурдан ирэх боломжтой газраасаа захиалаад тэгээд эднийг бүгдийг сольдог байгаа. Эдгэрч гівцээ яг бүх юмудаа. Эд анги болгоноор л захиалж юм шүү дээ. Эд анги болгоноор нь. Яг л яг ориг Boeing л байх нь шүү дээ. Орны тийм гар аргаар орлуулсан юм хүн бол байхгүй тий. Байхгүй. Ингээд сандал болгон дээр одоо өөрийн part number гэдэг яг өөртөө зориулсан одоо энэ сандлын энэ ширээ өөрөө нэг дээрээ дугаартай байгаа. Одоо арлын дугаар шиг дугаартай байдаг. Зөвхөн тэр дугаараараа зөвхөн энэ ширээл тавих гэсэн. Яг л энэ сандал зориулсан яг тэр тухайн эд анги л тавих. Тэрнээс биш тий өөрөөр орлуулад өөрийг хийдэг ч юм уу тий. Монголчууд ч нэг монголччих гээд байдаг л тий. Тийм байхгүй. Катерингийн хэсэг. Энэ хэсэг засвар үйлчилгээ энэ онгоцон дээр юу орсон? За яг энэ үйлчилгээний хувьд гэвэл катерингийн хэсэг дээр одоо жишээлбэл энэ дээр энэ плакартны ажлууд тий муудсан гимтсэн солисон юм уу? Тийм зогсоор байгаа гимтсэн юм хүмүүс байгаа. Одоо энэ бол засагдаг байна, энийг засна. Энэ бүх плакартыг бол манайх өөрсдөө дизайн шоп гэж байгаа. Дизайн шопороо хийлгээд бас л яг бас л өөрсдөө яг энэ ангаар дотроо л хийдэг. Зургийн дагуу эдрийг хийлгээд солисон байгаа. Энэ үйлчлэгэн дээр бол яг манай энэ галли гэж ярьдаг онгоцын. Галли хэсэг маань бол хөдлөөгөө ямар нэгэн байдлаар засвар ороогүй. Зарим үйлчлэгэн дээр бол галли хэсгийг бас энэ lavatory гэдэг одоо онгоцны 0 байгаа. Онгоцныхаа 0-ыг бүгднийг салгаад цогцоор салд юм ба. Тийм, бүгднийг салгаад оруулаад яг энэ хэсэгтэр wet area гэдэг одоо онгоцны хамгийн их шингэн асгарах магадлалтай хэсэг байгаа тийм. Ус байна, 0-ийн ус алдаж болно, кофе, усундаа гэдэг тэр бүх зүйлийг асгадаг. Тэрний үзлэгийг хийдэг байгаа. Тэрний үзлэгийг хийхэд бол энэ rubber mat-ыг хуулж аваад доор нь шалын сөхөд норжуу энэ төр гэж байх юм шиг тийм. Шингэн авсан байна уу, яасан байна тийм. Шингэнээс олж мэдээж ирэх төмөр зэвэрнэ. Гих мэтчлэн гимтлүүд хардаг учраас тэднийг шалгадаг ажил хийгдсэн. Би яг одоо хүсэл мөрөөдлөө биелүүлж байна. Яа. Энэ бол гэхдээ нэр үнэхээр толгой ирмээр бол юм байна.
засварын техник үйлчлэгээ засварын үйлчлэгээр гарч байгаа бүх одоо тоног төхөөрөмж багажуудыг манай энэ багажны слайд эндээс авдаг байхгүй юу? Тэгээд энд бол бас бид нар бас нэг цахим систем нэвтрүүлчихсэн. Одоо ингээд багаж авна бар кодоо тэрийг уншуулгууд одоо энэ дээр жишээл одоо өнөөдрийн байдлаар одоо энэ хүн ийм номертой багажууд авсан ингээ гараад ирчихсэн. Гарцсан багажууд юм уу? Тий, гарсан багажууд нь. Тэгээ хэрвээ буцаж орж ирэх бол эн чинь ингээд орой ажил харахад улаагаад ирнэ. Тэнгууд тэр багажаа өгөөгүй байх шүү. Тэгээ энд манайх тэр ингээд саяны багаж биш та саяны тэр нэг баталгаа төлхөр гэдсэн шүү дээ. Тэр шиг энэ дэр бид нар шалгаж үздэг байхгүй ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг ингээд баталгаажуулж үздэг байхгүй. Тэгээд энэ дээр авсан багажаа ингээд тэн дараа авсан багажаа цэвэрлээд яг буцаагаад байранд буцаад энэ талбай дээр цэвэрлээд буцаагаад байранд өгдөг байхгүй юу? За та хэд маань ажлын цаг ер нь яг яаж явд юм бэ? За манай ажлын цаг болох дээр өглөө 8 цагт эхэлдэг. 7 цаг 50 минут гэхэд бүх одоо энэ үйлчлэгээр гарч байгаа тиймүүдээрээ бид нар ингээд чигсаад тийм үү? Чигсаад хөдөлмөр хамгаалтын зааварчилгаа өгөөд өнөөдөр ийм дээр анхаарах ажиллаа шүү гэж хэлээд бүгдэнд нь ерөөдөө бид нар энэ үйлчлэгийг эндээс хийхэд ийм ажил дутуу байгаа нэг өнөөдөр тэр тим ингээд бүгдэнд нь мэдээллийн чанар өгөөд хөдөлмөр хамгаалтын зааварчилгаа өгөөд ажил нь гаргадаг байхгүй юу? 10 цагаас төр завсарлага явдаг. 11:30-аас 1 цагийн хооронд одоо өдийн цайны цаг. Тэгээ бид нөр 4:30 гэхэд хүртэл ажиллаад 4:30-д болох дээр бид нар ажлын төгсгөлөө хийгээд тэгээд хардаг. Одоо хоногоор ажиллах тиймэрхүү нөхцөл байдал байна. Энд улс төр ингээд ажлын онгоцны одоо техник үйлчлэгэнд орох хугацаанаа шалтгаалаад бид нар чинь 2 ээрэлж ажиллах тий. Зарим бол ингээд шөнийн цагаар ажиллах юмуд байдаг. Одоо ингээ хөдөлгөөнт одоо тестүүд болон янз бүрийн будгийн ажил бид нар орой хийдэг байхгүй юу? Тэгээд 3 цаг болгон тим лидерүүд бид нар энэ чирийн дээрээ суглаад маргаашийн ажлыг төлөвлөөд өнөөдөр одоо оройд ажиллах бол энэ тимүүд ажил замжаах байна ингэж ажиллаж ятдаг. Цайны цагаар одоо ингээ манай залуучууд одоо ингээ энэ талаас шийдээ авсаад сагс тоглолтод энэ тоглолт тест тоглолт энэ тоглолт энэ ч одоо бараг л 3:33-ийн бас том бас нэг лигийн тэмцээн шиг л болно шүү дээ. 150-60 залуучууд хэрч бас амар юм болох тий. Яг 3:33-ийн бараг л лигийн тэмцээн шиг л болно шүү дээ. Энэ чинь бол одоо дандаа залуучууд тий. Тэгээд хөгчүүд байна. Энэ манай ч байгуулагчид ингээд 5 үеийн төлөөлөл ажиллаж байна. 60-аад оны хүмүүс байна, 70-аад оны хүмүүс байна, 80-аад оны хүмүүс байна, 90-аад оны хүмүүс байна, 2000-аад оны ингээд 5 үе ажиллаж байна. Тэгээд ерөөсөө бүгд тоолно. Ерөөсөө сая бид нар нэг тэмцээн хийлээ. Дотроо сасны тэмцээн дотроо хийлээ. Яан тэмцээн хийсэн яасан гэсэн чинь бүх хүмүүсийг ингээд жигд хуваарлаад одоо би урд нэг хилцэлцээрээ үзлэгээс байхгүй. Яг насаар тоглодгоор нь тэмцээн хуваагаад 8 багт хуваажгаад тэгээ тэмцээсэн. Их сонирхолтой болд юм байна. Аль нөгөө мундаг лидерүүд нь хожоогүй. Одоо багаар сайн ажилдаг. Ер нь манай ажилч гэсэн багийнх шүү дээ. Багийн ажил тийм. Энэ техник үйлчлэгээ гэж ерөөсөл одоо энэ дотороо бид нар 6 баг хуваагдсан байна тийм үү? Хөдөлгүүрийн баг, хөл ангийн баг, кабины баг, одоо далавчны баг, одоо эдгээр бүгд ингээл хамтын ажиллагаанд багийн хүчинтэл одоо энэ үйлчлэгийг чинь хоорондын уялдаа холбоо маш сайн байвал энэ техник үйлчлэгээ хурдан явагдана гэсэн үг байхгүй юу? Тэр нь багаараа л тоглоно. Одоо тэгэл манай залуучууд бол одоо их ер нь бол их багийн ажиллагаа бас сайтай нөгөөсөө харагдаж байна тийм үү? Манай техник үйлчлэгээний энэ онгоцны үйлчлэгээний хэсэгтээ тэгээд өчүүхэн гэсэн хоромхой хугацаанд те их юм үз танилцсан бахаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа танд бас. Агаар үлгийн техник инженерингийн хэлц гэхээр ерөнхийдөө бас хүмүүс айгүй хол ойлголттой байдаг. Тэгээд яг инженерүүд яг энэхүү одоо хүмүүсийн нэрлэлт заншснаар онгоцонд одоо яг юу хийд юм бэ те энэхүү онгоцуудад маань ямархуу засвар үйлчилгээ хийд юм бэ гэдгийг бас сайхан тодорхой үзүүлсэн бахаа гэж бас. Ер нь товчгоогоор хэлэхэд бол ерөөсөө энэ агаарын хөлгийг нислэх тэмцэх чадварыг нь баталгаажуулж байнга одоо ажиллаж хөдөлмөрлөдөг усууд. Алдаж болохгүй, алдаж болох ирэхгүй, алдаа хийж болохгүй, хүний амнаас одоо холбоотой ажил маш хариуцлагатай, нягуур агаарын хөлгийн инженер болохын тулд бол өнөөдөр нэг сургууль төгсрөөл ажиллана гэж байна. Сая би танад үзүүлсэн 2 залуу төгсчихсөн тийм үү? Энэ 2 залуучин оюутан багтаа 2 жил манай амралтаараа дадлаг хийгээд одоо энэ чинь төр тушаалтай ажиллаж байгаа. Төр тушаалтай ажиллаж байгаа тодорхой хэмжээний сургалтанд суугаад жинхэнэ техникт болоод ирэнгүүт 1 жил ажлын дараа ч юм уу ямар нэгэн тусгай онгоцны тайп тренинг гэж байдаг. Одоо шил 37 онгоц юм уу 67 онгоцоор муугаад тэрнийхээ яг сургалтанд явж ирээд тэрнийхээ
сургалтанд явсны дараа 6 сар ажиллаж байгаа, дадлага авчаад нэг онгоцон дээр одоо бие дааж ажиллах их авдаг. Ер нь агаарын хөлгийн сайн инженерийг бэлтгэхэд доот нь 5-аас 10 жил. Тэгээ энэ голцоо одоо дадлага, туршлага, олон жилийн experience маш шаардлагатай. Гэхдээ бас харьцангуй залуучууд бас их юм тийм ээ. Тий, ерөнхийдөө манай залуучууд, ерөнхий залуучууд, одоогийн залуучууд бол одоо урд нь бол зөвхөн Оросын холбооны ус уюудад сурдаг байсан бол одоо энд бол Солонгос төгсөж байгаа залуучууд байна, Канадад төгсөж байгаа залуучууд байна, Хятад төгсөж байгаа залуучууд байна. За танд баярлалаа. Цаашлах нь ажилд амжилт хүсье. Баярлалаа.